За сайн уу? Алхамөр подкаста тавтай морил би хөтлөгч Хан Тогтох байна. Өнөөдрийн дугаараараа бид карьер хөгжлийн талаар ярилцсан. Өнөөдрийн дугаарт маань мөнгөн баган маань өргөдөн оролцож байна. Юуны түрүүнд манай сонсогчдод тавч өөрийгөө танилцуулахгүй. За сайн бацгаана уу. Алхамөр подкастын сонсогчдод энэ өдрийн мэндийг хүргэе. Сонсч байгаа өдрийн мэндийг хүргэе. Намайг мөнгөн баган гэдэг. За сургалт хөгжил, хувийн карьер чиглэлээр ажилладаг ийм хүн байна. Одоо Шунхлаа групптэй болон Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимд за мөн одоо өөрийн улс төрөлтлөд намсрын байгууллагт давхар ингэж дөрөв ажил хийдэг залуу байна. За баярлалаа. За мөнгөн багнаас ер нь шууд л ярианд ороод явчих. Хамгийн ихний асуулт ер нь таны яг одоо карьер хөгжилд хамгийн их нөлөө үзүүлсэн зан чанар аль эсвэл карьер хөгжилд одоо нөлөөсөн шийдвэр юу байсан бэ? Хамгийн ихний асуулт. За энэ сонирхолтой асуулт байна. Энэ нь бол шууд утгаараа эго дэмэж авсан мөч гэх юм уу? Одоо ер нь эрэгтэй хүн ялангуяа эго дэмэжийг эртхэндээ авбал зүгээр юм байна гэж хувьдаа ойлгосон. Ер нь нэг залуучуудыг за ах нарыг ч юм уу ингээ харахад нэг төрлийн карьерийг хүн ер нь хөөдөг тий. Нэг бол яг улс төрийн эсвэл одоо хувийн компанид ажиллах эсвэл одоо өөрөө хуваараа бизнес эрхлэх гэдэг ч юм уу тий. Тэгээд ингээ харангууд анханасаа сонирхоо тэр чиглэлээр сурцсан болоод ч юм уу ингэж нэг чадахгүй гэдгээ мэдрэх нь бага байдаг хүн. Эхний ээлжиндээ дөнгөж ажилд ороод дөнгөж нэг хөдөлмөрийн зах зээл дээр эсвэл одоо өөрөө бизнес хийж ч юм уу чадахгүй гэдэг мэдрэмжээ ховор авдаг. Тийм болохоор эго дэмэж авдаггүй юм шиг байна. Тэгээ эго дэмэж авахгүй яваад байгаа болохоор өөрийгөө би болоогүй юм биш үү? Би сурах хэрэгтэй байна гэдэг тэр бодол нь орж ирдгүү. Тэгээ ер нь ингээд өстэй чадна яаны нэгэд амар гой зоригтой эрсдлээс айхгүй хүчрэг байж чадна. Гэхдээ энэ өөрөө хүнийг нөгөө хөгжөлтөнд тодорхой хэмжээнд саад болд юм болов уу гэж ойлгосон. Би өөрөө яг төрийн байгууллагад нэг жил ажилласан. Дүүрэг засаг заргын зөвлөхөөр ч юм уу. Тэгээд нэг жил ажиллахад бол эго дэмэж маш өндөрөөр авч ирсэн. Яг оюутан байхдаа бол өөрийгөө за би төгсөө том компанид орно тэгээд сурна энэ төр гэж боддог байснаа хүртэл мартаад зүгээр нэг юм амьдралын урсгалаараас болоод нэг төрийн байгууллагад ороод жил ажиллаж үзсэн юм аа. Тэгээд нэг нөгөө бүтээмжийг биетээр илээр мэдрэхгүй яваадсан. Яг миний хийсэн юм яг аль нь вэ гэдэг мэдэхгүй. Тэгээд эхлэнгүүт чинь нэг жоохон эго дэмэж аваа. За би ер нь чаддгүй юм биш үү? Би ер нь мэддгүй юм биш үү гэдгийг мэдэрч эхлээд. Тэгээд дараа нь хувийн байгууллагад орж ирээд тэгээд нөгөө нэг юмнуудыг баг багаар нь сураад эхэлсний дараа л би ер нь маш уян хатан бусдын үгийг маш сайн сонсож зөвлөгөөг сайн авч тэгээд өөрийнхөө яг зүтгэж болно. Өөрийнхөө үйлчлэлийг хамгаалах нь бол зөв. Гэхдээ үргэлж нөгөө бусдаас комент сонсож явах хэрэгтэй байна гэдгийг ойлгож эхэлж байгаа. Тэгээд тэр үеийг л ер нь бол яг өөрийнхөө карьерийг ойлгосон цаг үе гэж л бодож байгаа шүү дээ. Тэрнээс биш нөгөө нэг нам улсын үйл ажиллагаа хийх за бусад төрлийн төрийн бус байгууллагын мэтгэлцээний чиглэлээр үйл ажиллагаа явуулахад бол яг мэддэг чаддаг юм нь болохоор нэг тийм эго дэмэж авахгүй байсан байгаа юм. Тэгээ яг ажлын байр нар гарч ирсний дараа л эго дэмэж авсан байгаа. Тэгээд ер нь бол сонсож байгаа хүмүүстэй ч гэсэн хэлэхэд өөрийнхөө эго дэмэжийг хаана өгч чадхаар тэр газар очиод нэг хэсэгэн байж үзээд өөрийгөө чадахгүй гэдгийг мэдэрсэн цагт хүн ер нь маш том юм карьерийн өсөлт хийх тийм сэтгэл зүйн бэлэн болд юм болов гэж хараад байгаа шүү. Бас аюул зөв өнцгөөс ярьлаа. Бас залуучуудын сонсож байгаа бол бас өөртөө тусгаж авах бах. Яг мөнгөн багныг сая яриад байж байгаа нэг зүйл бодож илаа л да. Эртхэн залуудаа гэх юм уу нэлээд хүндтэй болсон нэг хурган нэг тэрхүүн тэнтэй. Хамгийн гол нь нэг ур чадвар нь хөгжөөгүй байгаад байдаг. Тэгсэн мөртлөө өөрийнхөө хэмжээ аюул өндөр ингээд явцдаг. Тэгээд тэр хүмүүс бас нийгэмд аюул ард үлдээд байна гэж бодоод байна л да. Яа тэгвэл мэдхгүй чадахгүйгаа хэлж чадахгүй нэг тийм сүргий царай гаргаад сэрэг царай гаргаад ингээд яваад байна. Тэгэд тэр зан чанар энэ зүйлс ер нь хүний энэ карьер хөгжилд их нөлөөлж ин гэж үзэж байна те. Тэгээ энэ зан яг тэр зан чанарыг л зогсоодог юм нь миний хараад эго дэмэж байгаа байхгүй. Өөрийгөө би хинч биш юм биш те гэдгийг мэдэх тэр цаг мөч гэж одоо хэлэх юм уу? Яг зүйтэй. За энэ бол маш зөв үнцэг байлаа. Дараагийн асуулт хүн ер нь тэгээд
энэ өөрөөгөө яг зөв замаар явж гин. Би яг энэ зөв карьерийн чиглэлийг олж ийн гэдгийг юу яаж мэдэх вэ? Би одоо яг зөв сонголтоондоо явж ийн гэдгийг юу яаж мэдэх вэ? Карьерийн хөгжлүүд. Зөв зам ч юм уу эсвэл одоо яг тухайн хүний өгүүлэл бэкграунд байгаа шүү дээ. Тэр бэкграунд, туршлага, сурсан мэдсэн сургууль эндээс нь ингэж өгөгдөл болгож өгөөд за энэ бол зөв замаа гэж гаргах нь яг байдаг тийм одоо зөвлөгөөнүүд гэсэн өгдөг шүү дээ хүмүүс те. Ингээ яриаг нь сонсчоо за чи ингээ гэдэг. Тэр нь өөрөө миний харуул жоохон буруу байгаадах шиг байгаа. Яг тийм эцсийн зөв зам гэж бол байхгүй. Зүгээр тухайн цаг үед тэр цаг үеийн нийгмийн онцлогт танд тохирсон боломжит хамгийн сайн хэлбэр юу вэ гэдэг чинь л таны карьерийг ингээд өсгөөд идэв юм шиг байна. Карьерийн зөв сонголтоо хийх нь. Энтэй холбоотой нэг юу сонирхолтой юм ярьж байна. Одоо 4 жилийн мөчлийг маш олон юм дээр байдаг тий. Олимпиад байдаг. За энэ юун дээр сонгуул дээр байна. За амар олон юм дээр ер нь 4 жил дээр за сургууль бол 4 жил сурдаг гэдэг ч юм уу тий. Тэнгүүд энэ 4 жил өөрөө хүний энэ одоо тархины хөгжил за мөн сэтгэл зүйд бол маш өндөр нөлөөтэй байдаг. Энийг болохоор яг энэ карьер хөгжил чиглэлээр за аливаа групп компани ажиллаж байгаа хүмүүсээ хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байгаа одоо манай хүний нөөцийнхэн эсвэл сургалтынхан дотор олон улсын нэршил нь юу гэж явдаг вэ гэхээр 4 year each гэж явдаг байхгүй. Тэр нь болохоор 4 жилийн захтнаа гэж нэрлэдэг. Одоо монголоор орчуулбал 4 жилийн each гэдэг чинь одоо захтна гэсэн үг шүү дээ. Тэгэнгүүт тэр 4 жилийн захтнаа гэж юу яриад байгаа юм бэ гэхээр 4 яг нэг төрлийн карьерийг бүрэн дүрэн хөөснөөс хойш 4 дахь жил дээрээ маш өндөр амжилт гаргасан эсвэл карьерийн маш том өөрчлөлт хийсэн тохиолдлууд ер нь энэ хүмүүс амар олон байт юм байна. Яг 4 дахь жил дээрээ. Тэгэхээр дөнгөж эхлээд эго дэмэж аваад өөрийгөө чадахгүй мэдхгүй байгаа мэдрээд явж байгаа чинь бол болон зөв. Тэр зүгээр суралцах процесс явж байгаа. Танилцж байгаа, соёл дасж байгаа, амборт хийж байгаа тий. Гэлээгээд шууд амар лаг байх угаасаа албагүй. Тэгэхээр таны магадгүй гаргах ёстой тэр хүсэж байгаа том амжилт чинь 4 жилийн дараа бол байж болно шүү. Тэгэхээр энэ цаг үе дээр та энэ зүйлийг сонгоод ороод эхний нэг жил ч юм уу сэтгэл ханамж чинь хүрэхгүй те муу байгаад байгаа юм шиг санагдаад байвал эн чинь таны карьерийн буруу сонголт гэсэн үг биш. Буруу зам гэсэн үг биш. Энэ зүгээр цаг нь болоогүй байна л гэсэн үг юм болоо да гэж анзаараад байгаа. За мөн яг энэ 4 жилтэй холбоотой одоо 4 year career cycle гэж байдаг. За энэ болохоор Harvard-ийн Business Review гэдэг номоос найз нь уншсан. За ер нь манай Шунхлай групп дээр одоо яг найз нь хийж байгаа SG Academy гэдэг төсөл байгаа тийм. Тэр SG Academy гэдэг төслийн өрөөнд бид нэр компанийнхаа бүх одоо Шунхлай группийн топ 100-д орсон 7, за топ 100-д орж чадаагүй дахиад нэг 8, 9. За тэгээд төслийн шатн дээр анхныхаа одоо зүгээр юм цаасан дээр явж байгаа төслүүд нийлвэл бас нэг 40 хэдэн бизнесийн модельууд юунууд байна л та. Одоо компаниуд байна. Тэнгүүд эднэртээ бид нар нэг SG Academy-аар дамжуулаад бидний хийсэн төслийн нэг ажил нь болохоор Harvard-ын сургуулийн бүх сургалтуудыг энэ хүмүүстээ өгс. Тэр одоо компаниудын дарга болон захирлууд нь өгсөн. Онлайнаар LMS одоо онлайн сургалтыг нээж өгсөн гэсэн үг. Эндээс би яг өөрөө үзэж байхад мэрэгчлэтнүүдийн гаргасан судалгаа байсан Harvard Business Review дээр. Тэр нь болохоор 4 year career cycle буюу яагаад хүмүүс яг 4 дахь жилийн дараа ажлаас гараад байна вэ гэдэг нэг судалгааны үе гэх юм уу? Судалгааны бичвэр гэх юм уу? Тэнгүүд судалгаанаас үзэнгүүт ер нь 4 жилийн дараа хүмүүс ер нь ажлаас гардаг ч юм уу янз бүрийн юм илрээд байдгийг ингээ нийтлэг юмыг нь харангуут hot streak буюу сайн уу ярьсан амжилтын оргил үе нь шинжлэх ухаан, урлаг, технологийн хүмүүст 4 жилийн дараах маш өндөр ололтууд байна. Одоо жишээ нь шинжлэх ухаанаар ажиллаж байгаа хүн бол спорт одоо биеийн тамирын хүнтэй харьцуулахад юу штэ. За биеийн тамирын боли одоо яг найз шиг подкаст хийж байгаа эсвэл контент үйлдвэрлэж байгаа эсвэл мэдээллийн салбарт байгаа хүмүүстэй харьцуулангууд шинжлэх ухааны хүмүүс чинь илүү юм удаанаар юм гарч ирдэг тий. Одоо ингэж олон нийтэд шууд одоо хүлээн зөвшөөрөгдсөн нийгэмдх байр суурь нь тодорхой болж болохгүй нэлээд бас олон жилийн дараа гарч ирдэг ш. Одоо манай бом уучир багш байна, дулан багш байна. Энэ хүмүүс бол олон жилийн дараа л тодорхой хэмжээний яг нөгөө мэрэгчлүүд дотор л хүлээн зөвшөөрөгдөг. Тэрнээс ч нийгэм бүхэлдээр хүлээн зөвшөөрдөг биш байх. Таньдагчгүй юм аа. Харин одоо өөр нэг контент хийдэг хүмүүсийг гэвэл тань штэ. Гой контент хийдэг нөгөө солонгосын залуу малуу гэдэг юм тэгвэл тань. Тэнгүүд энэ хүмүүсийн карьерийн сонголт өөрөө 4 жилийн дараа амжилт гаргах маш удаан хугацаанд одоо тэр амжилтын төлөө бэлтгэх юм цаг үе байдаг байхгүй.
Тэгэхээр нэг төрлийн зам нь юм. Магадгүй юм хурдан юм хүсэж байгаа карьерийн сонголтыг хийж байгаа хүмүүс байж болно тий. Нэг стартап эхэлдэг. Эсвэл одоо улс төрийн замаар төрөмж компанид ороод өндөр цалинтай ажил руу орчдөг ч юм уу тий. Танилаараа дамжуулаад эсвэл одоо өөрийнхөө ур чадрыг харуулад. Тэгмүүд энэ хоёрыг харьцуулахад хэцүү болохоор карьерийн яг юм сүүлийн одоо зөв карьерийн зам гэж байдгүй юм байна даа л гэж ойлгосон. Тэгэхээр ерөөсөө цаг үеийн мэдрэх орон зай одоо яг Монголд бол импорт нь хэтэрхий их болсон юм долларын ханшны өсөлтийн төгрөгийн ханшны уналтын цаг үе олон улсад дайн болж байгаа. Монголын дотоодын улс төр ямар байгаа вэ? Зах зээл өөрөө яаж тэлж хомж байгаа вэ гэдэг юмнуудыг бодож би хувийн чиглэлээр эсвэл одоо улсын чиглэлээр эсвэл өөрөө юм хийж эсвэл би судалгаа хийж амьдрна гэдэг тэр сонголтоо тэр цаг үеэ мэдэрч хийх юм байна даа гэж бодсон. Яг зөвтэй. Аюу зөв өнцгөөс ярьж ийн бас гоё шин соргог мэдээллүүдийг бас залуучууд хэлж байна. Манай подкаст өнөр сонссон хүмүүс бол нэлээд бас зөв ойлголтуудыг бол авах нэ. Өргөжлүүлээд манайх ингэж бодоод байдаг л да. Карьер гэхээр яг одоо сонгосон мэрэгчлэрээ ажиллаад л байх юм байна. Тэгхийн бол урт хугацааны туршид бол ингээд өсөх байх гэсэн зүгээр нэг тийм горилго байгаа. Цагтын турш намайг дарга маань ч юм уу, удирдлага маань ч юм уу хүлээн зөвшөөрөх байх. Тэгээ би нэг ингээд шатлсан бүтцээр ингээд өсөж дэвжих байх гэсэн нэг тийм хүлээлт байгаа. Ихвчлэн яг түрүүний хэлдгээр олон жил ажиллаад сүлдээ ажилласаа хашрах хам шинжтэй болоо сүлдээ удирдлагуудтайгаа тарамж муулаад яг дажгүй явжсэн карьераа ингээд байхгүй болгодог ийм тохиолдол монголчуудад зөндөө байна, залуучууд зөндөө байна л да. Тэгэхээр яг зөв карьерийн хөгжил гэдэг нь юу юм бэ? Зүгээр ажлаа хийгээд явах ёстой юм уу? Аль эсвэл энийг төлөвлөж гаргаж ирж ингэж явах ёстой юу? Карьер дээр бол яг ингээд шууд 3 зөвлөгөө байлээ. Шууд. Эхнийх нь тогтмол ярилцдаг яг ийм хүний нөөцийн чиглэлийн ер нь менторт олчих хэрэгтэй. Тогтмол ярилцдаг. За олон жил ажилласан нэг салбартаа 30 жил ч юм уу. За 30 цаашаа энэ 15-аас ядаж дээш ажилласан нэг ментортой байн харилцдаг хүнтэй байх хэрэгтэй. Тэр хүн чинь танд аль компани ямар юм төрийн байгуулагч бай, төрөмж компани ч энэ ямар цаг хугацаатай байдгийг гэдэг зөвлөгөөнд өгдөг. Маш сайн зөвлөгөө өгдөг. Тэр хүмүүс нөгөө нэг энэ мэрэгчлэр ажилласан давхар бас олон юм судалж байгаа шүү дээ. Тэгэхээр ийм хүмүүс байнга зөвлөгөө авч явах хэрэгтэй юм байна л. Тэгээд энэ хүмүүс дангаан зөвлөгөөхөөс гадна миний одоо хоёр дахь хэлж байгаа зөвлөгөө буюу зах зээл дээр өөрийнхөө брендинг одоо өөрийгөө бүтээгдэхүүн гэж бодоод хөдөлмөрийн зах зээл дээр өөрийнхөө үнэлгээг нэмэгдүүлэх аргуудыг зааж өгдөг. Одоо жишээ нь яг нь сүүлийн үед Facebook болон Instagram дээр идэвхтэйхэ болоод байгааг анзаарч байгаа бох тий. Би бол илүү их LinkedIn дээр одоо мэдээлэлүүдээ оруулдаг болсон гэх юм уу? За ийм одоо олон улсын судалгааны ажлаар яваад ингэж танилцлаа, инглээ тэглээ. Сүүлд одоо ийм төрлийн ажлын ард гарч чадлаа. Эндээс ийм сурлаа гэдэг мэдээллүүдийг LinkedIn дээр илүү тавьдаг болсон. Шалтгаан нь юу вэ гэхээр LinkedIn өөрөө одоо олон улсын групп, олон улсын корпорац компаниудын одоо тань хийдэг буюу хүмүүсээ одоо улсын гадаад дотоод байгаа шилдэг одоо ажил хийж чадгүйц боловсрсон хүмүүсийг олж авдаг сувг гэсэн үг. Тэгэхээр энэ дээр өөрийнхөө үн цэнийг нэмэх ажил одоо хийдгээ гэсэн үг. Тэгээд энэ бол миний хоёр дахь өгөх гээд байгаа зөвлөгөө нөгөө мэрэгжлийн хүрээл гэж одоо салбар болгонд байгаа шүү дээ. Түүхчид бол бүх эрдэмтэд би энийгээ танина. Улс төрийнхэн бол улс төрд явж байгаа хүмүүсээ танина. За төрийн байгууллагын одоо илүү нийгэм хамгаалалт чиглэлийн мэрэгчлүүд байлаа гэж одоо тэд нар ч гэсэн яг үүндээ би энийгээ мэддэг. Салбар болгон өөрийн гэсэн нэтворк хүрээлттэй байна. Тэгэхээр нөгөө хилээд байгаа энэ өөрийнхөө зах зээл дээр хүн цэнийг нэмэгдүүлнэ гэдэг чинь энэ нэтворктоо яг эерэг зөвөр өөрийгөө танилцуулж хүлээн зөвшөөрөх арга хэмжээ ажил хийнэ гэдэг процесс болж байгаа юм л тэ. Энэ нэмийг бол энэ хүн чаддаг штэ гэдэг ч юм уу тэ. Одоо бид нар нэг шинжил хийх болоо тойроос суухаараа за цоомог авах уу, угнаг авах уу, анхааг авах уу гэж хэлдэг штэ. Энд чинь өөрөө нөгөө хөтлөгчд дотроо эдгээр чинь ингээд болцсон байгаа хөөхгүй. Брэнд ингээд толцсон. Тэнгүүд та ямар ч ажил хийдэг вэ? Та өөрийн гэсэн тэр мэрэгжлийн хүрээлэлтэй бас яг адилхан брэндэд тулах хэрэгтэй, үнэ тулах хэрэгтэй. Энийг хийхин тулд нөгөө нэг нэтворктой болон мөн одоо захин болон бусад орчинд өөрийнхөө үн цэнийг нэр хүндийг нэмэгдүүлэх арга хэмжээндээ бол тогтмол хийж байгаа ч гэдэг нэг юм байгаа. Гуравт нь болохоор карьер талаасаа хизээч карьер дээр бол төгсгөлөг сонголт хийж болохгүй. Төгсгөлөг буюу би яг л ингэн би насан туршдаа ингэн гэдэг ийм
одоо эцсийн шийдвэрийг хизээч хийж болохгүй. Нөө хизээч тийгүй хизээч тий хийлгээд байгаатай адилхан наад бодол чи өөрчлөгдөж болно. Илүү том санал гарч иж болно. Илүү одоо танд гоё боломж гарч иж болно. Тэгэхээр уян хатан л байж ах хэрэгтэй. Карьераа илүү дээшлүүлье гэж бодож ивэл. Байнгын уян хатан. За энэ гурвыг л яг карьер дээр яг хэлмээр санагдаад байна. За яг зүйтэй одоо карьераа эхлүүлж байгаа ихтэй сургуулаа төгсөж байгаа ч юм уу аль эсвэл мэдээч ажлын байран дээр гараад хэд хэдэн жил ажилласан мөртлөө нэг карьерийнхэн зургал болж өгөхгүй байгаа хүмүүсээс сонсоход аюу хэрэгтэй зөвлөгөө байлаа. Ер нь манай мөнгөн багны ойрын одоо карьер зургал гэх юм уу те энэ өөрийгөө юу гэж харж байна хэрвээ нууц биш бол манай сонсогчтой хуваалцах юм бол ер нь яаж зургалсан бэ өөрийнхөө зургалыг? Яг нөө өөрийнхөө зураглалыг гэснээс илүү хүнд ойрхон бох бах те бодит юм яриа. Тэгэхээр би өөрийнхөө зураглалаас гадна нэг юм хоёр харьцуултыг хэлж өгөх гээд байна. Нэг нь болохоор хоёр хүн байна. Хоёр хүн хоёулаа нэгдүгээр сургуулийг төгссөн. Одоо 35 настай хоёулаа эмэгтэй хүн. Тэгээ би нэрийг хэлэхгүй. Хувь хүний мэдээлэл болохоор тэгээ хоёулаа ингээд ангийнхаа топ 1 2 тал байнга сурдаг байж л тэ. Тэгээд нэг нь болохоор төгсөөд тэтгэлэг аваад Стэнфордод илүүтэй санхүүгийн чиглэлээр сурахаар болоод нэг нь болохоор санхүү эдийн засгийн их сургуультай сурахаар болсон. Тэгээд хоёулаа төгссөний дараа Стэнфорд явсан хүн MCS группийн толгой компанид ороод ажилд ороод тэгээд тэндээ санхүү шинжирчээрээ бараг 10 гаруй жил ажиллаж агаад ямар ч карьер ап хийхгүй ажилласаар байгаад тэгээд одоо болохоор гадагшаа яваад Сингапурт нэг компани интерн буюу дадлагчигч болсон явцсан ба. За энэ бол А гэдэг хүний жишээ тийм. Б гэдэг хүн болохоор юуны заашлаа нөө санхүү эдийн засгийн сургууль сурсан. Тэгээ яг адилхан санхүүгийн чиглэлээр сурсан. Тэгээд энд байхдаа 2 илүү 3 компанид амжаад нэг төрлийн өмчөд ажиллаж үзээд одоо болохоор бас олон улсын маш өндөр санхүүжилттэй компани CEO болсон. Карьераа 4 өсгсөн гэсэн үг. Гэхдээ одоо санхүүгийн шинжээ шийдэг бол харьцангуй бас дээгүүр боломжтой байхгүй юу? Одоо бүх төсвийг нь эцэлж өгдөг аливаа байгууллага. Тэгэнгүүт Стэнфорд төгсөн болохоор шууд санхүүгийн шинжээч болцсон бол энэ нөгөө нэг одоо CEO болцсон байгаа иргэн Б нь болохоор санхүүгийн шинжээч болоогүй. Эхлээд санхүүгийн зүгээр энгийн туслах мэрэгжилтнээс эхэлсэн л байгаа юм л да. Тэгээд энэ карьераа писээр аваад одоо илүү карьертай болцсон юм. Тэгмэд энэ хоёр хүний хооронд ямар нэг л зүрх байсан, бусад бүх юм адилхан байсан. Одоо мэрэгжлийн ур чадвар нь, за ажилдаа хандах хандлага нь, үнэнч зам байдал, одоо юм шаргуу тууштай зам байдал, ажил чичээнг бүх юм адилхан. Гол нь иргэн одоо Б буюу тэр нөгөө хоёр дахь одоо CEO болцсон байгаа хүнд нь байсан нэг давуу тал юу гэхээр тэр хүн soft skill-ийг хөгжүүлэх ёстой байна гэдгийг карьер эхлэх үедээ ойлгосон юм байна. Би харьцааны ур чадвараа, за хүмүүстэй negotiate буюу хилцээр хийх ур чадвараа, за өөрийнхөө нөгөө сая хэлсэн өөрийнхөө одоо тэр нэр хүндийг, үн цэнийг нэмэгдүүлэх ажлуудаа тогтмолд хийж явах хэрэгтэй байна гэдгийг ойлгоод тэг хөдлөд эхэлсэн. Ганцхан зүрхэн дээрээс л ийм том одоо үр дүнгийн ялгаатай байдлыг бид нар харж болж байна. Тэгэхээр карьер гэдэг одоо ийм хүний юм хийх жижигхэн сонголтуудаас шууд хамааралтай байх нэ гэсэн. Тэг яг энэтэй холбоотой одоо өөрийнхөө карьерийн ирээдүг бол нэг хахтар яриад яг найзан зүгээр өөрийнхөө яаж унж, яаж өөрчлөгдөж явсан бэ гэдгийг яриулах зүгээр юм болов уу гэж байна. Сургуультай болохоор философи чиглэлээр төгссөн юм бэ. Одоо нөгөө подкастт орсон манай эрхээс хойш битэр чинь нэг анги. Гэтэ би голдон чөлөө өнтер авч байгаа сүлд төгссөн баггүй. Тэгэнгүүт тэр үедээ тэр одоо бас бүгдээрээ л адилхан философоор амьдран философийг судалдаг болно, судлаач болно, багш болно гэж сурж байгаа шүү дээ. Тэгэл яг би төгсөнгүүтэл тэрэн байгууллагад ороод илүү нэг юм олон нийтийн чиглэлээр ажиллаад тэгэл илүү хүмүүсийн гомдол дээр ч юм уу тэрнийг шийдвэрлэж өгөх дээр хүмүүс туслах ажил хийж эхэлж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгж нэг ингэж яваад хажуугаар нь Монголын Эмтэлцээний нэгдсэн танхим гэдэг бас энэ чинь Монголдо бас одоо бол бас уучраа болоод хүлэмж шөрөгдөөд явчихж байгаа хаа залуучуудын өдөр энэ гэхээр лого энэ нь тавигдчихдаг гайгүй болоод эхэлж байгаа. Энэ төрлийн бас байгууллагын ерхий найрамчгийн дараагаар сонгогдоод тэгээд нэг давхар улс төрийн нам улсын ажил хийгээд 3 ажил зэрэг хийгээд явсан юм. Тэг амар хард work хийгээд идэг. Тэг үр дүн гарахгүй байцгаахгүй. Нэг л сэтгэл ханамжгүй өөртөө дургу. Тэгээд яах вэ гэж бодонгуудаа шууд тэр нам улсын одоо альбом тушаалаа өгөөд тэнгүүтээ Эмтэлцээний нэгдсэн танхимынхаа ажлаас шууд завсралга аваад тэгээ ажлаасаа гараад тэгэд нэг 2-3 сар явсан юм аа.
Тэгээ нөө хуваараа юм хийгээд гэх юм уу? Хуваараа судалгаанууд хийгээд тэгэл энэ тент зарлагдж байгаа янз бүрийн судалгаануудын ажлуудыг хуваараа аваад зохицуулж байгвал яг олж байгаа мөнгө бол тухайн цаг үедээ өмнөхөөсөө ч юм уу илүү санагдаж байгаа. Арай илүү ашиг олоод байгаа юм шиг. Гэхдээ хөгжих процесс явахгүй байгаа гэдгийг анзаарсан байхгүй юу? Нэмж сурахгүй байгаа. Зүгээр чаддаг юм аа л хийгээд тэгээ нэг захиалгаар чаддаг юм аа гүйцэтгэл тэгэл мөнгө аваад амьдраад нь тий. Тэр нэг хөгжих процесс явахгүй байна гингүүтээ сурах гэж үзлээ. Тэгээд би ч бас юм урт хугацааны юм сурахтаа ерөн дургуун байна гэдгийг ойлголоо. За сурах бэлтлээ. За тэгээд эргээд одоо ажиллая гэж бодсон. За төрийн байгууллага бол ийм юм байна. Ямар ч цай ойлгосон төрийн байгууллагад орох уу гэдэг. Тэгэхээр заавал нэг хүнээс гуух ч юм уу хүнтэй ярилцах бас нэг шаардлага гарац юм аа. Тэгэхээр нөгөө нэг бас нэг Монгол эрхтэйчүүд байдаг заа штэ тий. Нэг хатар хүнээс яаж одоо ажил энэ төр гуйх дургу. Яг тэр зангаараа боли үгүй гэ. Тэгээд нэг танхимын ажлуудын руу ч гэсэн эргэж орохгүй гэж жагаад тэгээд одоо энэ GS25-д CV-гээ өгөөд ажилд орчихсон байхгүй. Тэгээд эхний 5-6 сар бол яа өстэй. Чи ч өөрийгөө өстэй чаддаг мэддэг лаг тий. Одоо өстэй болдог мэддэг гэдээсэн чи худлаа юм шүү гэдгийг ойлгоол. Тэгэл бүх одоо менежмент төвчний суур ур чадварууд буюу альва тоон дээр ажиллах, хуулийн хүнтэй хуулийн хэлээр ярих, санхүүгийн хүнтэй санхүүгийн ашиг өгөөж ер нь харилцах, ийм байдлаас одоо өөрөх ажлуудыг явуулах, буцаагаад альва юмыг яг эцсийн measurement нь буюу одоо хэмжигдэхүүнийг нь зөв тодорхойлж сурах гэх мэтчлэн ингээд маш олон юм эхний нэг 5-6 сар яг сурсан. Тэгэл ингээд дэлгүүрд манай компани заавал дэлгүүр дээр ажиллаж үзчихэж компанид үнцэн ажилтан болдог. Тэгэхгүй бол нэг бизнес ажлаа ойлгохгүйгээд тэгээд нэг дэлгүүр дээр ингэж нэг 3 хоног ажиллаж үзээд нэг тухайн үед бол өөртөө эвгүй санагдаж байна. Би яагаад дэлгүүр дээр сууд байгаа юм хаа ингэж бодоод тэнхтэй шүү дээ. Гэтэл үгүй байсан байлээ. Яг тэр мөчүүдэд ингээд маш их хэмийг хоримтлуулад тэгээ яг ингээд одоо сайн перформанс гүйцэтгэл гаргаж эхэлж байгаа. Тэгээд сайн гүйцэтгэл гаргангууд маш богино хугацаанд захирлуудаа дараа нартаа танигдаад за цаашлаад групп дээрээ танигдаж эхэлж байгаа юм л та. За энэ GS дээр ийм шин залуу ийм залуу байна гэдэг байдлаар групп компанид маш ухлаа групп ч одоо сүүлийн 2024 оны Монголын топ 100 аж ахуйн нэгжийг шалгаруулахад групп компаниараа хоёрт орсон юм. Нэгт бол мэдээж MCS бол топ 111 компанид орсон. Тэгээд ашиг болон хөрөнгийн хэмжээгээр нэгт орж ирээд манайх болохоор ашиг болон хөрөнгийн хэмжээгээр болон топ 107 компанид орсноор хоёрт орж байгаа. Тэгээ 3-5 богд мак билүү дээ. Тэгээд ер нь доошоо явж байгаа юм л да. Зүйлтэй орсон шүү дээ. Тий, нэлээд бас гайгүй явсан. Тэгж одоо сайн measurement л одоо өөртөө ажлыг үнэлж гэсэн шүү дээ. Тийм сайн ажиллаж чадсан. Тэгээд яг ингээд өөрөө би ингэж ойлгочингуудаа одоо бас нэг юм карьерийн эргэлтийн нэг давралт ч юм уу эсвэл одоо хөөрөлт байгаамаа. Нэг юм сураад болчингуудаа өөр компани руу явна гэд. Өөр компани руу одоо би ахлахаар явна. Одоо миний цалингаа нэмүүлэх цаг болсон юм гэд. Яг явангаа алдж исэн юм аа бас нэг. Тэгээд явах чагаад явхаа болсон нэг шалтгаан бол юу байсан? Групп байсан. Тэр одоо компанийн нэргэлээд яг нөгөө бизнесийн нэр хүндийг нь унгаад яг ер нь бол группийн хэмжээнд бол шунхлагаас нэлээд жижигхэн байсан. Тэгээд би яагаад шунхлаг канселцснаа энэ группэд очно гэж бодоод тэгээ ер нь бол үлдээ. Тэгээ үлдснээс нэг сарын дараа яг компани дээр ахлах болоод цалингаа нэг бараг 1.2-оор үржүүлсэн хэмжээгээр нэмүүлсэн гэх юм уу? Одоо нэг 1.2 дахин ихээр авдаг болоод эхэлж байгаа. Гэхдээ анх нөгөө нэг GS руу орохдоо төрийн байгууллагад ажилладаг байсан цалингаас 2 дахин өссөн шүү дээ. Тэгээд одоо энэ цалин ингээд нийтээ яг анх хөдөлмөрийн зах зээлд гарч ирснээс бол одоо ингээд ботоор бараг 5 дахин өссөн байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө карьерийн сонголт хийсэн байгаа. Би энэ группт л ажиллах хэрэгтэй байна гэдэг сонголтыг хамгийн сүүлд нь хийгээд. Тэгээ яг тэр үе ингээд явсны дараагаар дахиад мэдхгүй гэдэг үгнүүд орж ирсэн. Яа одоо ингээд нөгөө нэг тэрбум 500-гийн одоо ойролцоо шүү. Тэрбум 500-гийн нэг жилийн төсөв дээр яг ажиллах болж байгаа шүү. За би энийг үр шигтэй захиран зарцуулах хэрэгтэй юм байна. Энийг би үр дүнтэй зөв хийхийн тулд ийм бодлого гаргах хэрэгтэй юм байна. Ийм темплейтээр, ийм түүлээр, ийм арга зүгээр ажиллах юм байна. Ийм өдөрдмжээр ажиллах юм байна гэдэг ч юм уу тий. Тэгэнгүүт одоо өстой олон улсуудаа ухсан гэх юм уу? Boston Consulting College, McKinsey зэрэг юм олон улсын том зөвлөгөөний газрууд чинь онлайнаар юм заадаг болсон шүү дээ. Тэднээс ингэж суралцаа төлөвлөдөө аваад тэгээд нэг аргыг олж эхэлж байгаа. Тэгээд энэ аргыг олж эхлээд дуусаад за ер нь болчлоо гэж байж итл яг нөгөө группт ирсчэхтэй гэдэг шин төсөл эхлээл
чи ажиллах уу гэж группээ санал тавиал. Тэгэл ажиллая гэж ороод. Тэгэл одоо ч яг ингээд давхар сураал явж байна. Хамгийн сүүлд одоо бид нэр 18 ажилтнаа шагнаад 9 ажилтны болохоор гадагшаа аялах, 9 ажилтны болохоор Монголдо нэг улирлын буюу 3 сая төгрөгийн тэтгэлэг өгөх байдлаар шагнасан. Тэгвэл энийг чинь бас нэлээд би хувьдаа л нэлээд ажил болж байгаад хийж байгаа төсөн шүү дээ. Одоо хөтөлбөр гэх юм уу? Тэгэнгүүт яг үр дүн гардаг дээр бас алдаа гарч байгаа байхгүй. Надаас олж би ч өөрийгөө ингээл нөгөө групп дээр ажилласан, төрийн байгууллагын туршлагатай, улс төрийн туршлагатай, төрийн бус байгууллага бас давхар ажилладаг, давхар ингээд сургалт хийждэг, фасилитатор давхар хийждэг, өөрийгөө шатыг мэддэг гэж бодоод байгаа шүү дээ. Тэгэл яг эцэг нөгөө хүн шагнах үр дүн гаргадаг дээр одоо нэг юм томьёолын буюу одоо Porsche гэж ярьдаг. Одоо энгийн Porsche гэвэл Монгол их сургуулийн ийм Porsche байдаг байсан. Та анзаардаг байсан уу? 100 хүүхэдтэй лекц байлаа гэж бодоход тэрний 10% нь Лей, 20% нь B, 40% нь C, 20% нь D, 10% нь F гэдэг ийм Porsche гаргадаг шүү дээ. За тэгж ер нь бол яг хооронд нь харьцуулж үнэлгээ гаргадаг юм. Энэ өөрөө бодлого юм байдаг. Цаашдаа уртаар сургуульч бай, ажилч бай, нөгөө нэг тогтнолоо барих, үр дүнгээ барих нэг юм арга. Тэнгүүд яг энэ дээр би алдсан байна гэдгийг ойлгоод тэгэл өстэй сүүлийн 7 хоногт нь баг 3 орой дарааллаж нэг шөнө 2 хүртэл суугаал бүх одоо нөгөө Excel дээрх томьёодаа засах, дата мэдээлэл шинжлэх ажлуудаа яг өөрөө сууж хийж дуусаал. Тэгэхдээ би юу ойлгосон бэ гэхээр маш эрт хүмүүсээс асуух ёстой байснаагаа л ойлгочихж байгаа юм. Яг энийг хийдэг энэ чиглэлийн хүмүүсээс нь амар эрт асууж холбоотой бүх хүмүүстэй амар эрт одоо үр дүнг баталгаажуулж гарын үсэг зуруулдаг ч юм уу те одоо яадгийн харуулах, ярилцах, асуух байсан. Тэгэхээр найзах нь одоо цааш ингээрэл ерөөсө тийм л энэ одоо илүү их л юм асууж илүү өөр олон шинэлэг юм л хийх гэдэг зорилготой байна гэх юм уу? Тийм байна. За гайхалтай айгүй гоё мэдрэмж шингэсэн, гоё туршлага мэдрэгдсэн юм уу? Яриа зөвлөгөө болж ийн гэж бодож байна. Тэгээд яг хоо дараагийн асуулт дөрөнд бас мөнгөн магныг ярьж байхад нь сонсч л байла. Ер нь гацалт болдсон шүү дээ. Хүний мэрэгжлийн карьерийн ажил ингээд зогсолт хөгжил ингээд хийгээд байгаа мөртлөө нэг тийм зогсолт болдог. Яг зогсолтоос ер нь яаж гардаг ингээд утгагүй санагдангууд л хүмүүс яг эхлүүлсэн зүйлээ өргөчдөг, замынхаа дундаас ингээд болчдөг юм шиг санагддаг. Тэгэхээр энэ зогсолтыг ер нь яаж таниад, яаж эндээс гарч тэрнийгээ цаашаа ингэж үргэлжлүүлэх ёстой юм болов? Карьер daft phase гэж нэрлэдэг. Одоо яг нөгөө нэг энэ карьер чиглэлээр ажилтны судлаачтай гэх юм уу? Энэ нь болохоор нэг үндсэндээ 3 үндсэн шалтгаантай байд юм байна гэж анзаарсан. Эхнийх нь ирээдүйдээ эргэлзнээс болдог. Би яг энэ чигтээ ажиллаад үр хөвгтийгээ эсвэл одоо гэр бүлээ ингээд гоё авч явж чадах уу? Эсвэл одоо би энэ чигтээ ажиллаа гэд илүү өндөр карьерийн дараагийн сонголтыг эсвэл одоо олонний төлөв шүлт эсвэл яг миний үндсэн мөрөөдөлтэй маань энэ ойртох уу гэд ингээд бодож эхэлснээс үүдд юм байна л да карьер давт бол. Энийг бол ерөнхий энгийн утгаараа нөгөө тэр гацалтыг карьер итгэлгүй байдал буюу карьер давт гэдэг. За хоёр дахь нь болохоор өөрийгөө дахин тодорхойлох гэсэн ирмэлцлээс бас үүдэж байна гэж харж байгаа. Өөрийгөө дахин тодорхойлно гэдэг нь би ингээл болоо мó. Би энэс зүйл хийж чадна. Эсвэл би ингээд амар гоё хийх гээд хахад миний орчин тойрон яагаад намайг үнэлэхгүй юм ч юм уу. Хороолт би нэг зүгээр энтэй холбоотой жоок хэлэхэд хороолт нэг нөхөр дуулж байгаа гэдэг байхгүй үүрээр сохтуу гадаа тэгсэн чинь цонхоор нэг эмэгтэй гарч ирээд чи битүү хүн амт унтуулахгүй дуулаад цаашаа яваач гэдэг уурсан чинь нөгөө сохтуу нь уртаас нь гэрт ч дуулж болохгүй гадаач дуулж болохгүй та нараас олж би дуучин болж чадаагүй гэдэгсэн гэж байна. Тэрнтэй адилхан зүгээр ингээд энгийн юм ингээд нөгөө бусдаас юм шалтгаан хагаад тэгээ уул нь би чинь ийм штэ би уул нь ингэж чадна штэ гэдэг тэр хүсэл өөрийгөө дахин тодорхойлох гэсэн бодлуудаас болж энэ гацал үүсдэг. Би энэ ажлыг ингээд хийгээд явах юм биш. Би бүр ингээд тэ амар том компанигээд олон улсад борлуулалтаа хийгээд мангар баяжих надад нөө хав чадамж байгаа гэсэн бодол ч юм уу гинт орж ирэл тэ. Эсвэл би юу ч чадахгүй энд байгаа минь Аз юм да гэдэг ч юм уу ингээд нэг өөрийгөө дахин тодорхойлох гээд эхэлж байгаа. Энэ процессоос болоод бас карьер давт үүсэх юм байна гэж үзэж байгаа. За тэгээ 3 дахь нь тоор шинэ чиглэл рүү шилжих ирмэлцэл үүсдэг.
олон жил төрийн байгууллагад ажилласан бол за одоо би нэг хуваараа юм хийж үзвэл чадан таач юм уу? Эсвэл одоо олон жил хуваараа юм хийж байгаа за одоо би нэг жоохон усрын хөвөл яад юм бэ гэж боддог ч юм уу те. Нэг иймэрхүү шин шилжилт рүү шилжих тэр ирмэлцэл алдсан үед бол карьер ер нь даапт болно. Тэрийг үзэлдүүлэхгүй л бол. Хүний одоо би сэтгэл зүй өөрийгөө сонсно гэдэг чинь нэг хамгийн эхэлж сонсох хэвээр бидний сонсож чаддаг юм бол юу бодож те. Ийм рационал бодлоод байгаа шүү дээ. Надад ийм хэрэгтэй болохоор би ийм ажил юм. Эсвэл би ийм зээл авч байгаа байрныхаа эзэнгийг ингээд байр авна гэдэг ч юм уу ийм сонголтууд рационал шийдвэрүүд. Өглөө босно ажилдаа явна гэдэг ч юм уу те. Сэрүүлэг дуранд би босно. Рационал. Хоёр дахь нь болохоор нэг даалт хонсрын юмнууд байна шүү дээ. Лөө бодсон. За гурав дахь нь бол бидний байнга сонсох ёстой, мэдрэх ёстой нэг юм байна л да. Энэ болохоор бидний бие организм. Яагаад вэ гэхээр хамгийн түрүүлж бие организм үүссэн. Дараа нь даалт хонсор үүссэн. Тэг хамгийн сүүл таныг төрсний дараа таны рационал сэтгэвч үүсэж байгаа шүү дээ. Үний бие гэдэг бол бүр хэдэн мянган жилийн өмнө үүссэн байхгүй энэ одоо хүн гэдэг антны бие, нохоо гэдэг антны бие те энэ бие хаа биеийнх нь хөгжил онцлог нь хэдэн мянган жилийн өмнө үүссэн. Тэгвэл энэ өөрөө цаанаа өөрийн гэсэн шийдвэр гаргах чадамжтай. Жишээ нь одоо өлөө дэвэл хоол идэг их дохио өгөх. Дараа дэвэл хувц өмс гэдэг дохио өгөх. Энэ бие чинь танд хэлээд байгаа шүү дээ те. Тэрнээс одоо рационал сэтгэхүүрээ 3 цаг боллоо би одоо идэх ёстой гэж боддог л да. Гэхдээ яалчгүй амар өсөдөл 3 болохоос өмнө итгэл үстэй. Тэр ингээд хамгийн хүчрэхэг мессеж өгч чаддаг юм бол хүний бие. Хүний биений нэг хэсгээс гадна юу сэтгэл зүгээ сонсно гэдэг чинь яг бие сонсохтой адилхан. Та хэд их унтаад байна уу? Гонигтай байна. Таны ингээд anxious ч амар хөдлөөд ингээд юугаа мэдэхгүй байгаа мөртлөө нэг юм хийх хэрэгтэй санагдаад нэг юм мартсан санагдаад хэцүү байгаад нуу те босоод дасгал хий ямар нэгэн үйлдэл хий. Одоо үнэхээр тэгж байж чадсан байвал ноутбукаа асаа ремайндер авах. Бид нэг бие сонсож сурна гэдэг чинь л маш чухал юм байна л. Тэгээ таны ингээд алга хөлрөөд энэ өсвөл шингэн дутагдсан ингээд сүүлийн үед та юм огцон мууртай болоод нөө өлчи их гараад байна уу? Би чинь дулаан баха болчихчоо гэдгээс эхлээл амар олон юмыг би хүнд өөрт нь хэлт юм байна. Энэ үеийг яг би энийг ярьсан бэ гэхээр сайн миний хэлсэн 3 нөгөө нэг шалтгаан маш үндсэн карьер одоо карьер дафт үүсдэг. Энэ болохоор нөгөө ирээдүйдээ эргэлзэх эсвэл одоо өөрийгөө дахин тодорхойлох гэж оролдох эсвэл одоо шинэ чиглэл рүү орох гэдэг чинь таны бие буюу бүр сэтгэл зүйн цаанаас чинь танд өгж байгаа мессеж. Та энийг өгөхгүй удаад байгаа болохоро карьерийн дафтад ороод байгаа. Та хоол идэх ёстой мөртлөө та идэхгүй удаад байвал та бүр маш ихээр өлснө, тий? Шингэжин дутагтаад удаад байвал та усуухгүй бол бүр өвччих болно, тийм үү? Энтэй адилхан энэ гурав чинь яг саяны хоёртой адилхан бидний биеэс өгж байгаа сэтгэл зүйн ийм дохио болохоор энийг эсэргүүцэж ч юм уу, энийг тоохгүй хайснаас болоод карьерийн зогсолт үүсэж байна гэж юу нь ойлгож байгаа. Тэгэхээр таны карьер зогсож байгаа байвал та карьерийн зогсолтод өөрийгөө орсон гэж бодож байгаа ажилдаа сэтгэл ханамж хүнийг газар одоо ажиллаж байгаа карьер ап хийгээгүй яах вэ гэж хатцсан байвал энэ гурыг бодоод үзээрэй. Та өөрийнхөө ирээдүйд эргэлзээд байна уу? Та өөрийгөө эсвэл дахин тодорхойлоод байна уу? Та эсвэл шинэ чиглэл рүү орох хүсэл байгаа мó? Аль нь ч байж болно та зүгээр л акшн ав одоо. Ирээдүйдээ эргэлзүүл өөр юм хийгээд үз илүү ашигтай юм а сонгоход үз. Өөрийгөө дахин тодорхойлох хүсэл байгаад байвал та өөрийгөө яг эцсийн байдлаар дахин тодорхойлоод өөртөө хэрэгтэй байгаа ур чадруудаа тодорхойлоод сурж ихэл шинэ чиглэл рүү орох гэдэг бол зүгээр ор. Тэгэхгүй та нөгөө тэр мэдрэмжүүдээ няцаагаад явснаас болоод карьерийн энэ зогсолтын байдал руу орчиж гинэ гэж ойлгож байгаа би л. За баярлалаа. Ер нь бол маш хэрэгтэй, сонирхолтой зөвлөгөөнүүдийг өглөө. Хүмүүс аваад сонсоод бас өөрийнхөө амьдралд хэрэгжүүлэх юм бол цаашдаа өөрийнхөө карьер төлөвлөлтөнд бол нэлээд хэрэг болохоор ийм мэдээллүүдийг бас өглөө гэж бодож байна. Тэгээ саяхан бас нэг кино үзсэн, тэр кинон дээр нэг тийм үг гарсан. Хүнд бол нэг хоёр төрлийн хүч байдаг гэж. Эхнийх нь бол богино хугацааны, нөгөөх нь бол урт хугацааны. Тэгээ урт хугацааны хүч нь одоо юу юм бэ гэхээр өнөөдрийн битээр яриад байгаа амьдралаа өөрөө босгохдоо энэ боловсролыг, энэ сэтгэл зүйн чадамжийг бүх талаар өөрийгөө хөгжүүлэх юм байна л да. Тэгээд энэ талаар бас мэдээлэл хүргэсэн мөнгөн багна. Найздаа маш их баярлалаа. Маш гой сонирхолтой мэдээлэл байлаа. Манай подкастын төгсгөлийн 3 минут байна. Илтгэлийн сүүлийн 3 минутын хугацаа гэдэг чинь 3
зөвлөсөн байна. Энэ хугацааг чачинта өгч байна. За баярлаа. Тэгээд алахомаараа подкастыг эхэлснээс нь хойш оршоо хүмүүсэнд сонирхолтой ерхий ярих өнцгүүд нь бас сонирхолтой байлаа. Тэгээд энэ подкастт оролцсон, за урьж оролцуулж байгаа гандгдах найздаа энэ төрөнд маш их баярлалаа. За өнөөдрийн бэлдийн одоо ярилцсан сэдв бол хүн болгонд энгийн шууд утгаараа хамааралтай. Амьдрал дээрээ юуг ажил хийхгүй эсвэл хөдөлмөрлөхгүй байна гэж байхгүй. Тэгэхээр хүн болгонд хамааралтай болохоор аль болох авах гэхийн ухаанаар өөртөө туршиж үзээд бодолцож үзээсэй гэж хэмээн хүсээд энэ подкастт энэ сэдвийн дагуу бид хоёр ярилцлаа. Заавал яг энэ эцсийн зөв гэдэг юм бол мэдээж байхгүй. Сонголт бол мэдээж сонсогч таны гарт байгаа. Яг одоо сүүлийн 3 минут гэхээс илүүтэйгээр нэг чухал үгийг хэлээл төгсөгчтэй юм бол гэж бодлоо. Хүн болгон ажилтай болж чадна. Гэхдээ хүн болгон карьертай болж чаддаггүй. Ажил, карьер хоёр гэдэг бол хоёр өөр зүйл. Тэгэхээр карьертай болохыг эрмэлзээрээ тэгээд бүхэлдгээрээ бүгдээрээ илүү сайн сайжирч ийж хөгжиж ийж Монгол үндэстэн өөрөө хөгжин. Тэрнээс биш бид яг үнэндээ олон улсын зах зээл, олон улсын хөдөлмөрийн зах зээл, олон улсын одоо бус төрлийн зах зээл гарвал одоо спортынхоо хийж шиг Монгол шигээ Монголын эмэгтэй охтуудын багш гээ ч юм уу лаг явах яг үнэндээ бол болоог байгаа маш хол байгаа. Тэгэхээр хүн болгон хичээж бүгдээрээ одоо энэ хүний хөгжлийг чухалчилж бүгдээрээ илүү сайн болсноор олон улсын түвшинд Монгол улс өрсөлдөх боломжтой болж байгаа шүү гэдгийг хэлээд энэ подкастыг өндөрлөё гэж бодож байна. Өрсөн найздаа баярлалаа. За баярлалаа. Маш гоё ишлэлээр бас ухаардаар төгсөж байна. За алхамаараа подкаст маань энэ удаагийн дугаартаа мөнгөн баган маань бас оролцож биднэрт сонирхолтой мэдлэг мэдээллийг хуваалцлаа. Мөнгөн багандаа цаашдынхын ажил амьдрал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. За баярлалаа. Ингээд дараахаа дугаараар бүгдээрээ дахин уулзцгаая. Түр баяртай.